Зураг аваад. Юу нэ? Нэг. Нөгөө өгнийг үү? Одоо гал. Зүүн бол 2 литр гарна бас бараг. Одоо бол нэг 300 грамаас 1 литрхээ өдөр тугалтайгаа явуулъя. За дэгдээ бас цайгаа чанхаас гадаад цайгаа чанхаас өчгөрөөд яа. Мад гараа таана. Тэжээл мадагаа уусаа гэдэг тэжээлгээ мад үүслэж устна. Тэгээд нэрдэ гэр орныгаа идэж гудшаа хийн. Тиймэрхүү ажил хийндэ. Эрэгтэйчүүд бол мадаа хариулна. Эрэгтэйчүүд мадаа хариулна. Бас шээсэ төөнө. Тиймэрхүү. Тэгээд энэ дархтын одоо өв соёлын талаар таны 1 минутын цаанд яриад өгөөч. За дархтын угсаатан гэдэг бол Монгол улсын хойд хязгаар зурсдаг байгаль цагуурын эрсдэл суур амьсгалтай. Зундаа 30-аас 40 градусын дулаантай, өвөлдөө бол 40-аас 50 хүм хүртэл өвддөг. Одоо ийм газар цас их ундаг. За энд бол ер нь малчид бол өвөл хавар одоо маллаж өвлждэг. Ихэнх нутгийн малчид бол отод нүүдлээр явдаг. Зарим нэгэн малчид бол одоо ингээд ийм нөмг зулаан газраа, бургастай ийм газраа өвлждэг. За өвлөө хувьд бол цас их ундаг. Цас их ундаг ч гэдэг чинь одоо эндхэн одоо мал сүрэг бол байгальтайгаа дасан зогцсон. Одоо хүүднийг бол нэг тийм хүүдэн гэж ажирдгоо одоо ийм сайхан.
표가. 이게 지금 왜 하시는지 설명 좀 해줘. Баян алтан орондоо одоо сүүл цайнаа дээжиг гэж үргэлдээ.